сайн байцгаана уу? Эрхэм хүндэт жолооч нараа гэхүү одоо замаар явж байгаа юм чи юу гэх үү? Тэгэл. Монгол HD рүү бичлэгэнд орохоор энэ хөөрхөн охинтойгоо явж гин. Энэ хөөрхөн охин маань миний жолоочор өнөөдөр явж байгаа. Ер нь өнөөдөр ч биш ээ. Ирсэн цагаас хойш л ээжийнхаа жолоочийг хийж байгаа. Ачтай буянтай хөөрхөн охин шүү. Ухаантай охиноороо нэг жоохон гангарч юм дээр. За Монгол HD ямар учиртай вэ гэвэл хэрвээ та нар санаж байгаа бол өмнөх видеон дээрээ бид нэг ингэж хэлж ирсэн. Сайн байна уу эрхэм хүндэт телевиз үзэгчтэй. Телевиз шүү дээ. Хоёулаа тэгвэл бодохгүй зурагтаар ингээ гарах юм даа телевиз үзэгчтэй гэсэн юм чинь. Зүгээр дээр инээдэн болоод ингэж ярьжсэн чинь эхнээсээ ингээ одоо ингээ ээж минь зурагтаар гарахгаа явж байна. Тэгээд Монгол HD-гийн өглөө хөтөлбөрөөс бид хоёртой холбогдоод тэгээд ээжээс нь ярилцлага авъя. Манай нэвтрүүлэлт оролцооч гэж холбогдсон. Тэгээд тэрнийхэн дагуу одоо бид хоёр ингээд Монгол HD рүү явж байна. Тэгээд удахгүй очиод юу болсон, яасан ийснийг бас та нарт хүргэх болно. За юу хийж байгаа юм бэ лээ? Монгол HD дээр ярилцлаганд орохгүй хүлээгээ сууж. Хүлээгээ сууж байна те. Бас юм гоё. Талаж нь харъя. За өнөөдөр яаж гоёсон гоёыг нь харъя. Ой. Нэ сандарч байна уу? Үгүй. Сандрахгүй мундаг байна те. За ярилцлаганд нь амжилт хүсье. Баярлалаа. Чиний өвчтөй иргэд өвчнөд дангийн дарс бол 12 жилээс бол 12 жилээс тэгсэн. Тэр энэ бүхэн нүрийн цэцүүмээр чиглэлтэй оюун цэцүүс нөөгийн захиалга. Тэгээд сайхан би нэг хатуу лайф хатуу өвчнийг авсан. Тэгээд 2008 онд хатрын дараа ирж ирсэн. Энийг сонсчод Америкт хүний гадаамтар явсан чинь эмнэлгийн гадаамаас оржоод болж байна. Амартай байсан гэхдээ би өвчтөй хүн шүүгээд бодоо шаналаад хэрэгтэй гэж юусэн болохгүй. Өөдрөг байж ч өвчний арталтай. Би бол одоо тэрийг дамж тулахын тулд энэ хэсгийгээрээ юу хийж өвчөнд явчих, уусан далахчих, өөртөө би юу замгуус хийсэн. За эсгээр алфавит гэж нэг хараад танигддаг. Би бүгд ингэ өөрөө чөлөө цагаараа хийсэн шүү дээ. Одоо 3 жилийн өмнө Яа, зааста гоё ярилцлага болсон шүү. Ямар мундаг юм бэ? Тэ. Ямар вэ? Өстө гоё байсан. Энэ хоёрыг хараад би гоё тайвширсан шүү дээ. Тийм үү? Тэр сандраг. Ишгүй дээ. Би тэгсэн дотроос таныг хараасан амар гоё байлаа. Ээжигээ харах болгондоо дандаа бахархдаг шүү. Үнэхээр гоё ярилцлага боллоо. Та нар ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Мундаг.